Чехийн телевизэн Монголын ог аврах тэмцэл баримтат киног үзүүлж байна. Монгол орны байгаль нь говь зүйл, хээр тал, уул, ойгоос тогтдог. Тус орны хойд хэсэгт ногоон ой ихэр уршдаг. Энэ ногоон ойг ойроос ажиглан харваас хэд гимтэж сүджээ. Ой хорогдож байгаа нь хөдлөшгүй баримт. Иймээс ч орон нутгийн ой модны хөгжил, эко төрөл төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Монголчуудын гол амин зулган бэлчээрийн мал аж ахуй. Яагаад гэвэл их газрын хуурай уур амьсгалтай. Чих улсын нутаг дэвсгэрээс 20 дахин том энэ орны газар нутгийн 90% ямар ч ой мод байхгүй утсан хээр тал эзэлдэг. Хүн амьдрахад бэрхшээлтэй Монголын говьч үүнд багтана. Өнөөдрийг хүртэл 5 хушуу малаа хариулсаар ирсэн тал хээр нутаг нь түүхийн туршид нийт монголчуудын мэдэлд байсаар ирсэн юм. Тэдний тал нутгаа хайрлан шүтэх үзэл, үүнээс үүдсэн олон зан үйл нь чухамхүү энэ л тал нутагтай холбоотой байдаг юм аа. Монголчууд олон зуун жилийн туршид ойгоос зөөхөд хэлбраар нь бүдүүн мөчөр бэлтгэн түүгээрээ малдаа хашаа хороо барьдаг байжээ. Ялангуяа зуд турхантай жил хашаа мал сүргийг нь хээрийн чонноос хамгаална. Ойгоос жимс түүн, зарим үед анх хийн. Өнөөгийн нийгэм эдийн засгийн шинэ үед энэхүү харьцаа нь үндсээрээ өөрчлөгдөж ойг өмчлөх боломж шинээр бий болсон. Ингэж ойг өмчлөн түрээлсэлдэг болсон нь малчтын амьдралын уламжлалт хэв маягтай зөрчилдөж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл ойгоос зөвхөн авч сурсан малчтад ойд эргүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг заах нь хин хиндэ амаргүй даваа. Je potřeba lesu začít vracet, nejenom z něho stále brát, jako to dělali doposud. Vztah pastevců vůbec k přírodě, hlavně Монгол орны нийт газар нутгийн 8%-ийг ой мод эзэлдэг. Үлдсэн хэсэг нь тал хээр буюу малын бэлчээр болохоор малчтын хувьд ой модтой харьцах ойлголт бараг л үгүй гэмээр. Гэхдээ байдал сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Үлдсэн жоохон ойгоо авч үлдэхийн тулд ой мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулалттай хийх шаардлагатай талаар нутгийн иргэд өөрсдөө ярьж байна. Díky spolupráci České lesnické akademie v Trutnově Трутнов хотын ойн академи, Дархан хотын хөдөө аж ахуйн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын альчлалаар шарын голын ойн нэгдлийн төлөөлөгч Арвин оюун туяа нартай танилцах боломж таарсан юм. Хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа Чех улсын хөрөнгө оруулалттай энэхүү төслийн хугацаа дуусахад цааш нь үргэлжлүүлээд аваад явах хувь хүн ч юм уу эсвэл компани хичнээн чухал болохыг бид цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр ойлгож байна. Takže vlastně neskončí, nezanikne to, co jsme tady do toho projektu investovali a dali jako Česká republika. Домогт шарын гол компани өмнө нь олонтоо шагнал урамшуул авч байсан. Төслийн ажилтай холбоотой өдөр тутмын асуудлыг хэрхэн шийдэж байгааг нь харахад энэ төслийг цааш нь үргэлжлүүлэн авч явах чадвартай нь харагддаг. Манай гэр бүл бол 3 үеэрээ таньсан ойчин гэр бүл гэж би өөрийгөө үздэг. Жишээ нь манай бол аав Шарвин Дамбил гэж хүн уунтын модны үйлдвэрт насаараа дарга ойжуулал яаманд ойжуулалтын инженер мэргэжилтийг хийж байсан. Би өөрөө мөн ой инженер насаараа хийлээ. Тэрний дараа бол би өөрийнхөө хүүг амар төвшин бол ой инженерээр одоо иргэжил төгснө. Ингээд энэ ой инженерээр төгсөөд яг бол манай та хамтсан Чех Монголын хамтсан төслийн энэ үйл ажиллагааг бол энэ эцэс манай хүү бол өвлөн авч энэ ажлыг бол цааш нь үргэлжлүүлэн явах юм байгаа. Тэгээд энэ хамтсан төсөл маань энэ орчин гэсэн үг тэгэхээр тийм. За. Надо все открыть. Бидний эсрэг бас тэмцэж байгаад нь одоо энэ Чех Монголын төсөл маань надад хамгийн их одоо
хэрэгтэй нэгдүгээрт одоо технологиор тусалж байгаа. Тийм ичнээ сэтгэл байвч одоо бид тэр хийж чадахгүй байгаа ч гэсэн одоо энэ Чехийн тусалцаатаагаар одоо би одоо энийг цааш нь үргэлжлүүлж авч явах чадaltaй болсон. Жил ирэх тутам Монголын олон зуун гаа ой хорогдож байгаа гол шалтгаан нь ойн түмэр хэдий ч мод бэлтгэл алт олборлолт үүнд нөлөөлж байгаа нь тодорхой. Жишээ хэлэхэд 2000-аас 2012 оны хооронд гэхтэл 300 мянган гаа ой хорогдсон байна. Монголын шилмөс болон навчид ойн 36%-ийг хамарсан 5 сая гаа газарт сүүлийн 30 жилд 178 удаа ойн түмэр гарсан бүртгэгджээ. Хэдийгээр энэ тоонд 100% итгэхэд бэрхтэй ч ийм хэмжээний статистикийн тоо дурддагдж байгаа нь дэлхийн хүчил төрөгчийн их үүсвэр болсон ширэнгэ хорогдож байгаатай ижил хэмжээнд хүрсэн аюул юм а. Jsme vyrazili za doktorem Zerendašem. Өнөөдөр бид Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд олон жил ажилласан нутгийн олны хүндэтгэхийг хүлээсэн доктор Цэдэн Дашгоонд очлоо. Цэдэн Дашгоо дэлхийн байгаль орчныг сайтар мэддэг хүмүүсийн нэг болохоор одоогоор ямар ч туршлагагүй бид тэр хүнээс үг дуулахаар очсон юм а. Ой байгалийн жамаар хорогдож байгаад нөлөөлөх боломжгүй юм а. Гэхдээ нөгөө талаас ой хорогдоход хүний үзүүлж байгаа нөлөөг бас үгүйсгэх харахгүй. Нэгдүгээрт мод бэлтгэл, хоёрдугаарт ойн түмэр, гуравдугаарт хортон шавж. Гэхдээ ойг нүцгэрүүлэн огтлох хамгийн их хорчруулдаг юм. Северной части Монгольска Монгол орны хойд хэсгээр ой хорогдож байгаа нь эргээд байгальд ямар их охиролтой болохыг малчид ойлгож үлдсэн жоохон ойгоо аврахын төлөө хөдөө орон нутагта ой нэгдэл байгуулан ажиллаж байна. Энэ ой нэгдлүүд нь улсаас ойн талбайг түрээсээр авдаг юм. пронаймават от стату лесни плохи. Мал аж ахуй, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг домогт компанийн Арвин, Оюун Туяа, тэдний хүү Амраа, Хүргэн Миша, тус компани ажилтнууд гээд ой модоо хайрлаж, ирээдүйд нь санаа тавьдаг хүмүүс өөрсдийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа ургуулсан тарьцаараа хүний өөрийн гэж алагчлалгүйгээр ойг нөхөн сэргийх ажил хийж байна. Тага хийж ах юм байна да. Бодлоо төрсөн. За манай домогт Шарангал компани маань бол одоо ойн аж ахуйг эрхлээд 20 гаруй жил болж байна. За бидний хувьд бол энэ Монгол орныхоо ойг хөгжүүлэх, одоо хамгаалах энэ одоо ажил маань цаашид хөгжүүлэх ажил маань бидний хүсэл мөрөөдөл байсан юм а. Тэгээд энэ хүсэл мөрөөдлийн маань одоо хөсөлмөрөд маань одоо биелэгдэж энэ Чех улсаас энэ Монгол орны ойг хөгжүүлэх төсөл хэрэгцээнд одоо бид маш их баяртай байгаа. Požár je přírodní faktor, se kterým se tady v Монголын тайг хөвчөд ойн төмөр гарах нь байгалийн үзэгдэл тул үнийг тооцсон үзэхээс өөр аргагүй. Сүүлийн үед дэлхийн дулаараас шалтгаалсан ойн төмөр гарах нь ихсэж байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан төмөр ойр орхон гарах нь ч бас ихсэж байна. Үүнд Улаанбаатар хотыг тойрсон хүн амын бөөгнөрлийг хэлж болно. Байгалийн жамаар ойн төмөр гарч байгаагийн нэг жишээ нь одоогоос 10-аас 20 жилийн өмнө энтхийн шинсэн төмөр дидэгдсэнийг нүүрс болон үлдсэн үндэснээс нь харж болно. Төмөрт тисэж үлдсэн хөгшин шинэс моднуудын ачаар ормон дээр нь залуу шинэс моднууд ургажээ. Надо делать удобрение для семян. Les schoří velmi rychle. Ой баргал нүд ирмэх зур шатагч нөхөн сэргэх явц нь маш удаан хугацаанд үргэлжилдэг. Хэрв ойг хүний гараар нөхөн сэргэх замыг сонгосон бол энэ нь бартай ихтэй амаргүй зам юм. Энтхийн ойг сүйтгэгч хүр ирвэхээ илэрхэд мод үржүүлгийн газарт ургуулсан тарьц нь мөөгөнцөрт идэгддгийг эднийхэн сайн мэднэ. Problémy s houbami na semenáčcích.
Arvinova rodina je odhodlána... Олон бэрхшээлийг туулж байж ургуулсан тарьцаа бүрэн бойжуулж авна гэдгийг эднийхэн сайн мэднэ. Нутгийн ламыг залж уул усны эзэн лус савдгийг аргадаж овоо тахиуллаа. Pozbytek roku. Тэгээд одоо тэр авийн одоо дахиж байгаа улсуудтай бол одоо буян заяагаа даатгадаг амнасаа ажил үйлсээ бүх юмаа сайхан одоо ингэ даатгаж одоо аваагаа тагтдаг юм боломжтой. Ямар ч чадaltaй лам байлаа гэд цагуурын дулаар л бэлчээрийн даац хэрэгсээ хитэрснийг зохицуулах нь юу л болдоо. Na bázích svahů v údolí řek hrozí dezertifikace. Тал хээрийн болон говийн бүс нутгаар цөлжилт эрчимтэй явагдаж байна. Үүгээр зогсохгүй Монгол орны хойд хэсгээр газрын налуу гол хөндийг даган цөлжилт нүүрлэх аюул тулгараад байгаа болохоор хийсэн элснээс тогтсон элсэн манханчсан газарт нарс хайлаас ургаж байгаа нь элсний нүүдлийг барьж тогтоох сайн талтай. Ийм манханчсан газрын мод ургамлыг огтлолгүй шингэн ойтой байлгах нь чухал ач холбогдолтой. A zabránit tak šíření toho písku dál. Дэлхийн дулаар л ойр ойрхон гарах төмрийн улмаас ой хорийн ургамлын тоо чанар жил ирэх тутам буурч байна. Энэ нь малын бэлчээрт ч нөлөөлнө. Ус бараадан өвсний сургыг даган нүүх тул мал нь ойр орчмынхаа газрыг талхална. Ой модтой газар усны ундраг байх тул мал улмал ойр ойрцоор. Мод бэлтгэлийг хуулиар зохицуулаагүй тул экологийн анхан шатны ямар ч ойлголтгүй хүмүүс хараа хяналтгүй дураараа авиралдаг. Ургаж байгаа модыг шууд огтлох буюу нүцгэрүүлэн огтлолт хийх нь ихэд дэлгэрчээ. Огтлсон модоо орлуулах, байгалийн өөрийгөө нүхэн сэргээх явцыг дэмжих ажил хийгддэггүйгээс ой нүцгэрч идэгдэл үлддэг. Ийм маягаар олборлт хийсэн этгээд хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй байх нь илдэг. Энэ уулын ингэр хэсгийн модыг юу ч гуйлтал ногтлжээ. Үлдсэн хожуулаас нь харахад өтгөн ой байсан нэлт. Ямар зорилгоор гэдгийг хэлэхэд бэрх. Гэхдээ л хууль бус аргаар мод бэлтгэснээ мэдээд айхтаа мол оруулахгүй гэсэн санаагаар тойруулан хашаа барьсан юм болов уу гэмээр. Нүцгэрсэн талбайд ойг сэргээх дараагийн ажил хийгдээгүй. Одоо ч бараг хийгдэхээс өнгөрсөн байх та. Ойр орчимд нь ой байхгүй болохоор залуу мод ургах болцоогүй. Ой байгалийн жамаар өөрөө нөхөн сэргэх үрийн модод байхгүй болохоор хүний гараар нөхөн сэргэх ганц л зам үлджээ. Гэтэл хөрсний илэгдэл улам бүр газар авсаар ургамлын бүрхэлд хангалттай хэдий ч ой эргэж нөхөн ургах нь юу л болдоо. Těžba a zpracování dříví je jednou z dalších aktivit. Арвины компани мод бэлтгэл боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм болохоор ойг нөхөн сэргээх нь зайлшгүй чухал гэдгийг ойлгодог цөөхөн хүмүүсийн нэг. Také o jeho další žádoucí vývoj. Домогт компани эзэмшлийн оюун талбайд үл таних хүмүүс алт олборлохоор гэр барьж экскаватор авчирсан байхыг арвины хүү олж мэджээ. Үүнээс үүдэн мод үржүүлэхийн талбай хөрөө араам оюун ажлууд бүгд зогсов. Алт олборлагчид талбайгаас явахгүй гэсэн тул эдний гэр бүлийн хоёр залуу тэдэнд алдан бичиг үзүүлэхээр явахдаа биедээ буу авч явж байгаагаас байдал ямар шүү эрсдэлтэй байгаа нь харагдаж байлаа. Өөртөө учраа олцох нь уу? Эсвэл хувь цагдаа болох нь уу? Юу ч бол харж байна. Ингээ манай домогт компани эзэмшлийн хамгаалалт хойно талбай руу ингээд алтны хууль бас экскаватор орж ирээд энэгээр явсан зам гаргацсан байна. Энэ талбайд л ерөнхийдөө ойжуулт хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ ашигт малталт хийгээд явж байгаа энэ экскаватор энэ манай байгаль орчим нэлээд бохирдуулна.
зам өвдсөн байна. Дээр нь 2-3 шанаг юу ухсан байна. Худаг ухсан байна. Тэгээ гэр барьцсан зөвшөөрлөгөө бууцсан байна. Уул нь бидний энэ бичиг баримтаас нь харахад эднэрийн авч явж байгаа бичиг баримт могоот гэсэн боловч энэ буруу хориотой газар руу орж ирсэн учраас Бусдын талбайд зөвшөөрлгүй олборлт хийж байгаагаа энэ хүмүүс мэдэхгүй байна. Эсвэл мэдэхгүй дүрс гэж байна. Даргаыг нь энэ сарын 18-нд ирэхээр учраа олохыг бодно доо. Усны ихэнд алт толборлж байгаа нь бүх талаар сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн ам мал сүрэг оршин сууж байгаа Монголын тал нутагт үндэсний усны чанарыг онцгой анхаарах ёстой. Социálne 1990 оноос хойш гарсан нийгэм эдийн засгийн өөрчлөлт нь малчтын амьдралд ихээхэн нөлөөлжээ. Зах зээлийн хуулиар хажуу хөршөө миний өрсөлдөгч гиснүүдээр харж сурах шаардлагатай болов. Энэ балбагдал нь малчтад феодализмаас социализмд шилжилтээс илүү хүнд туссан байж ч болох юм. Малчтын хувьд шинэ нөхцөл байдалд уламжлалт аргаар зохицож амьдрах бараг л болцоогүй мэт. Ажилгүйд ядуурлаас аль болох аядуу гарах зам нь малын тоо толгойг өсгөх. Албан бус тоогоор малын тоо 70 сая руу өгч байна. Хэрээс хэтэрсэн бэлчээрийн мал аж ахуй нь тал хээр газрыг талхална. Хэдийгээр малчид малаа хариулахтай байлгаж байгаа гэгч мал нь бэлчээрэрэн ой мод руу орсоор. Өнөөдрийн байдлаар нэг үрхийн эзэмсэж байгаа малын тоо толгой 1000-аас холд авж байгаа нь малчид өөр хоорондоо ой модтой зэрэгцэн оршиход ихээхэн хүндрэл учруулж байгаа юм а. Бэлчээрийн мал аж ахуй болохоор хариулга бол задгаа. Тийм болохоор одоо эдний тарьсан газар одоо мал нь орж тарьсан мод ургамлын мал идчих тэр талын бас нэг юунууд бэрхшээлүүд гардаг юм байлээ. Тэрэн дээр нь тэгээ би одоо энэ байгаль амлагчийн үүднээс энэ малчтайгаа хамтран малчтаараа орж заавар зөвлөө өгж ерөнхийдөө малчтын маань ч одоо ер нь ойгоо байгалаа гэсэн сэтгэл нь бас хүмүүс Монгол хүний сэтгэлээр бас одоо ер нь угамсар нь шал өөр болж байгаа. Тэгээ ер нь ойг ер нь хамгаалттай ой гэдэг чинь ер нь илүү сайхан ургадаг гэдгийг бол ер нь энэ жишээнээс одоо ингээ харагдаж байна. Хашаа хатсан хамгаалттай болохоор одоо ингээд энэ тал нь ямар харагдаж энэ тал нь одоо ингээд халцгаа ингээд иймэрхүү байдалтай байж байна. Тэгэхэд Rozpor mezi tradičním pastevectvím хорогдон сүдэж байгаа ойд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах оролдлого нь тоо толгойн зөксөлтгүй өсөх бэлчээрийн байл аж ахуй эрхлэлтэй үнцээр зөрчилдөж байгаа юм а. mongolské krajině. Бидэнд шийдэх асуудал маш их. Харин мөнгө бага байдаг. Миний бодлоор улсын хэмжээнд ой менежментийн бодлого хэрэгтэй байна. 30 жилийн өмнө нарсан ойг нь огтлсноос одоо ормон дээр нь зөвхөн хусан ой үлдээд байна. Улс арга хэмжээ авахгүй бол хэдэн нэгдэл малчид энэ асуудлыг шийдэж чадахгүй. Стат ма под контролу, яко официальный ма под контролу этой леси. Улсаас албан ёсоор ой модыг хяналтандаа байлгадаг. Гэвч ой хамгаалагч ганцаараа хянах, шалгах гэд бүх ажлыг явуулах ямар ч боломжгүй. Манай Монгол улс маань бол мал аж ахуй олон орн учраас энэ ойжуулалт, ойны хүн зэрэгүүлэлт, мод тарих гэдэг асуудлыг бол энэ ойлголт маш муу байсан. Тэгээ манай малчтай мал бол өөрийн дураараа ингэж энэ тэргээр ингэж бэлчиж явдаг тийм бэлчээрийн мал аж ахуй байсан. Энэ маань бол бид нар ингэж мод тариад эхлэхээр зэрэг анхандаа бол бие бинийгээ ойлгохгүй одоо нэг ажиллаа бол тийм ээ хүндрүүлсэн тийм байдалтай байсан. Тийм учраас тэр малчтайгаа бид энэ ойжуулалт ямар учиртай мод тарих ямар хэрэгтэй мэдгийг тэдэд ойлгож таниулсны үндсэн дээр өөрсдөө биежилж
газар дээр нь мод үржүүлэлийн талбай дээр мод хариулж энэ ойжилт өөртөө нь хийлгүүлээд ингээд ингэсний үндсэн дээр малчтын маань энэ мод тарих энэ ойжилт гэсэн сэтгэх нь шал өөрчлөгдөж ухамсар нь дээшилж ирсэн. Тийм үндсэн дээрээс Doposud jsme pracovali v lesích, které byly více či méně. Өнөөдрийг хүртэл бид их баг ямар нэг хэмжээгээр мод бэлтгэсэн ойд ажиллаж байлаа. Тийм болохоор байгалийн болон ширэн гойн ялгааг тодруулахын тулд бид хөвсгөл явсан юм а. Яг одоо бидний байгаа ширэн гойн нас орон зайн хувьд ялгагдсан болохоор нэг настай зулцган модноос эхлээд хамгийн хөгшин гэд бүх насны мод ургасан байна. Хүний хүчин нөлөөгөөр болон ойн төмөрт идэгдсэн хоосон ормыг харахад үнэхээр харамсалтай. Монголчууд өөрсдөө ч үн сэтгэл зовниж эхэлжээ. Бидний гол зорилго бол энэ алдааг төслийн 3 жилд системтэйгээр засахад оршино. Jak zastavit ubývání a devastaci lesů v Mongolsku? Je to velice těžký, obtížný úkol, nicméně řešitelný. Krajinu je potřeba pochopit. Mongoлийн ой хорогдон сүдж байгааг хэрхэн зогсоох вэ? Хэдийгээр энэ нь амаргүйч шийдэх боломжтой. Který by tyto velké jednotky svazoval. Tento systém je potřeba. Газар нутгийн тогтцыг тал, хээр тал, ой модтой хамтруулан нэгэн цогц хэмээн авч үзэх бөгөөд энэ бүгдийг хооронд нь холбосон систем бий болгох шаардлагатай байна. Jako je dálkový průzkum země. Энэ систем нь хээрийн судалгаа, хэмжилт гэд энэ хийсэн мэдээллээс бүрдэх бөгөөд бас сансрын зурагнаас авсан бусад мэдээллээр системээ улам баяжуулаад явах юм а. A činností v lesích, jako je například Энэ системийн тусламжтайгаар ойн ажлын аргачлал боловсруулах, тармил ой ургуулах, суулгац бойжуулах, үндсэн ашиглалтын огтлол, сэргэжүүлэлт хийх зэргээр ойн ажлыг бүхэлдэн зохицуулах бөгөөд ингэснээр Монголын ой хорогдож байгаа явцыг зогсоох үндсэн аргас хэрэгсэл болох юм а. Aby stav lesů v Mongolsku se zlepšil, byla zastavena jejich devastace a jejich úbytek. Урт хугацааны найдвартай экосистем бий болгохын тулд нэлээд газрыг хамарсан талбайд хэмжилт хийж дээж авах шаардлагатай. Энэ дагуу төслийн хүрээнд Хинтээ аймгийг сонгосон бөгөөд энэ нь Моравын газар нутгийн хагастай тэнцэх талбай юм а. Вегетацийн судалгааны жагсаалт гаргахын тулд нийт талбай хэдэн хэсэгт хувааж 225 м² бүрд өрөмдлөг хийсэн бидний хээрийн ажлын хамгийн чухал хэсэг байлаа. Вегетацийн мэдээллийн санд хөрсний физик, химийн чанарыг лабораторийн аргаар шинжилүүлэх зорилгоор дээж авснаа нэмж оруулсан болно. Дистурбанцын буюу түүмэр, хортон шавж, мал бэлчээрлэх гэх мэт гадны биетийн сөрөг нөлөөг тусгасан бас нэгэн чухал зүйл болсон. Хөрснөөс авсан нүүрсний дээжийн тусламжтайгаар эрт үдүгэ болон ойрын үед гарч байсан ойн төмрийн тухай мэдээллийг нөхөн хөөж олохын тулд наривчилсан буюу алт шигшж угаадаг гар аргачлалыг ашигласан. Монгол улсад сүүлийн хэдэн 10 жилийн туршид ой модыг ямар ч зохицуулалтгүй бэлтгэж иржээ. Тийм болохоор улсын хэмжээнд мод бэлтгэх, зөв зохицуулалт хийх арга хэрэгсэл хэрэгтэй байна. Монгол нөхөддөө ийм арга хэрэгсэл бий болгоход нь туслах зорилгоор бид энд ирээд байгаа юм а. Зөв зохистой аргаар ойг урт хугацаагаар ашиглах боломжтой. Төсөл хэрэгжиж байгаа хугацаанд багтаж Монголын ойг аврах боломжгүй гэдэг нь бидэнд ойлгомжтой. Учир нь Монгол улс 14 сая ойтой бөгөөд энэ нь Чех, Словак, Польш улсуудын ойг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй юм. Одоо хэрэгжиж байгаа манай төсөл цаашид Трутнов, Дархан хотын хөдөө аж ахуйн сургуулиудын хооронд үргэлжлэх хамтын ажиллагааны хүрээнд ойг хэрхэн зөв зохистой ашиглахаар замыг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Монголын ойг аврах Чех Монголын ойчдын хамтарсан төслийн ирээдүй ямар байхыг одоогийн байдлаар хэлэхэд бэрх. Учир нь манай төслийн хугацаа дуусахад жил гаруйхны хугацаа үлдээд байна. Хатагтай оюун туяа, Амра, Миша гэд ариун маань гэр бүлийнхнийхээ хамт бидний эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжлүүлэн бусдад үлгэр дуурайл болон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Чех улсын санхүүжилттэй Чехийн хөгжлийн агентлагаас итгэмжлэгдсэн Брандиснад Лабем дахь ойн менежментийн хүрээлэнгийн Монгол улстай хамтран хэрэгжүүлж буй орон нутгийн экотипийн ойн генийн санг нөхөн сэргээж хадгалах систем төслийн хүрээнд энэхүү баримтат киног бүтээсэн болно. Тус киног бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Домогт шарын гол ойн нэгдэл Брно хотын Менделовын нэрмжит их сургуульд талархал илэрхийлье.